Сайн энэ орой мэндийг хүргээс дараачийн ургаалаа бэлэн болсон байна. Манай мик хэвдэрч. Тэгээ одоо мик урах гээд. Тэгээ зөвлөө хагтсан үү тэгээ нэрэндээ инээгээд бүгд. За нэг юм авсан байгаа. Манай нэр нэг юм авчаад одоо энийг задлаа энийг аваад баг 2 3 хонж байгаа хаа. Тэгээ өнөөдөр бүтэнсээ өдөр бид 3 өчөө өглөө босоод тусынхаа ажлыг амжуулаад би нэг тийшээ манай ихнэр хүүхдээ нэг тийшээ яваад. Оо тийм үү. За минийгээ дахин ажиллаж. За одоо оройны 9:21 минут болж байна. Ер нь унтах цаг болцсон. Тэгээ би унтах гад ингээ мэдээж жоохон ядарсан байгаа тий. Нэг амралтын өдрөө тэгсэн чинь манай ихнэр энийг задлахгүй болохгүй гээд аваад угаасаа манай ихнэр 2 3 хонцсон билүү 4 хонцсон баха. Тэгээ би амар муу хүн болчлоо л доо. Гэхдээ муу хүн гэж байгаа юм шиг. Зүгээр нэг бүр ингээ нэг задлах гад ингээ догтлцсон байгаа сэтгэлээ ингээ урдах шиг тайлахгүй болохоор. За. Та нар угаасаа мэдж байгаа шүү дээ. Нэг юм авцсан ингээ задламаар авч ингээ задлахгүй байж ингээд гарч аяг хэцүү байдаг шүү дээ. Тэгээ ийм жижигхэн ийм DJI Osmo Pocket 3 гэсэн ийм шинэ камер авсаа. Энэ хэр вэ? Харагдаж байна. Үнэн харагдаж байна. За үнэн угаасаа энэ дэр бас. Үнэн. Наалтан байгаа. Аха, комбо нь энэ болохоор дангаараа тий. Энэ дангаараа. Тэгээ комбоор нь юусаа аваагүй. Юу ч гэсэн ингэж аваад хэрэгтэй юм аа тэгээд хэрэгтэй үед нь аваад яваад юу гэж бодсон. За тэгээд одоо энэ жижигхэн шинэ камертай танилцъя. Бүгдээрээ цуг жижигхэн анбоксинг хийцгээе. За энийг хайч машины хэрэг байхгүй зүгээр шууд ингээд хүмүүс сургаараа ингээд. Тэгтээ зөвшөөрөхгүй юм тий. Хүүгийч хайчт юм биш. Оо бэлгтээ хайчиг аваад юм бөө юм болно. Сая бид гурвын бичлэг хэлэх гэж бэлгтээ бид хоёр ч юм аа хоёр нэг зодон дайм болчихвол. Тэмээ минийх үү? Тэгээ одоо арай харагдсан. Гэсэн чи энэ ардаа ийм юм биш. Одоо энийг бас хайчлаа. За. Тийм байна. Зураг зурж юм. За энэ DJI Osmo Pocket 3. Тэгээд энэ ногоол лацтайгаа одоо ногоол лацны нэг хуулж авах чинь. За. Миний шин дуртай юм чи. За боксоо задлаа. Энэ хайлт байхгүй сте. Энэ тэгээ бокс нэр нь жоохон жижигтэй. Камерын ч гэсэн ер нь өөрөө угаасаа нэг юм жижиг юм камер байгаа. Тийм. Бид өөрөө яагаад энийг авсан бэ гэхээр гадуур Австралид ингээд мэдээж гадаад орон ч жоохон хэцүү тий. Тэгээ бид нар чи Аз хүмүүс. Тэгээд аюу том уцаа нөгөө нэг гартаа ингээд барьж байгаа бичлэг хийх гэхээр гадуур ингээд явахлаар аюу хэцүү хүмүүс ч аюу ингээд нүд үзүүлээл ингээд аюу онцгой хараад ингээд аюу хэцүү байдаг. Тэр угаасаа нөгөө бичлэг хийдэг тийм влог хийдэг хүмүүс тэр зовлон ойлгох бах. Тэр үүнтэй бүгдээ угаасаа ойлгож байгаа гэдэг угаасаа аюу түүртэй байдаг. Тэгээд заа ийм айтаахан жижигхэн ийм видео хийдэг. Энэ камертай болъё гэж бодоод энэ камер өөрөө харахад их авсаархан жижигхэн нэг тийм нүсэр утас шиг том биш. Тэгээд жижигхэн нарийнхан болохоор хүмүүс гадуур ингээд шууд бичлэг явуулсан ч гэсэн нэг тийм одоо хүмүүс нэг амар шууд ингээд дараа болж нэг амар тэртэй харагдахгүй байх гэж угаасаа энийг авсан. Тэгээд энэ сүлээд угаасаа нэлээ айгуу дажгүй хүмүүс бас таалагдаад байгаа мó яагаад байгаа нэлээ бас бест одоо юу гэх юм те. Их тийм популяр болоод байгаа юм те. Тэгээд бид гоо ерөөс энийг авах гэж нэг уусаа аваад туршиж үзэх гэж байна. Тэгээд туршиж үзэх гэдэг ингээд авцсан байна. За ингээд нэг юм задлахаар угаасаа ингээд нэг юм энэ чинь жижигхэн бокс энэ чинь ингээд ууттай. Энэ чинь бол яг үндсэн камер авч шүү. За энэ түрүүнд энэ чинь тавьчих. За энэ бокс нь угаасаа за түр хийж тавьчих. За энэ чинь угаасаа ингээд нөгөө юу вэ? Хэрэглэх зааврууд тэгээд юм наалт ингээд стикерүүд байна. Тэгээд энэ заавруудтай яг ингээд дараа угаасаа танилцаа. Чи. За энэ нэг цагаан боксын задал. Энэ дотор нугасаа кабель залгуур энэ. Энэ дотор нугасаа янз бүрийн кабель залгуур USB-нууд байгаа. Наадныхаа хайр цэг өгч. Вау. Бас залж үзье минь хөө за. Нэг зачаа. Тийм байна. Зачаа барах. Зал минь хөө. За. Анкидуй. За энэ дотроос угаасаа Анкидуй. USB кабель. За минь хөө. Анкидуй. За окей байж. Нэг энэ хайр цэг дотроос нэг жижиг юм USB кабель авд өгч дээ. Нөгөөт нь ханаа минь хөө. Нэг юм дөрвөлжин юм одоо юу гэдэг сайн мэдэхгүй. Нөгөө суур нь юу юм уу даа. Энэ болохоор тийм утсан тийм. Нэг юу хин тийм. Нэг утасны нэг оср тий. Аха. Нэг юм осртай юм бэ. Нөгөөс USB кабель. Энийг задлж харъя.
энэ угаасаа нөгөө юу гар юм бэ? Нэмэлт цундаг. Тийм жижиг дөрвөлж гар юм. За одоо хэдүүлээ камер залж үзье. Угаас ийм жижиг нар да. Миний гар гэхэд энэ хажууд нь ийм. Тэг би угаасаа өөрөө жижиг гартай тий. Энэ айгүй хөөрх авсах гэж. Би уцтайгаа харьцуулж харуулъя. Тэгсэн дээр ах тий. Өө тийм биш тий. Тий. Энэ угаасаа хамаагүй жижиг гар гэж чинь тий. Хажууд нь их юм бол за нэг юм хөрх. Уцтайгаа харьцуулбал нэр айгүй боломжтой юм тий. За энийгээ залж харъя. За нэг юм гарч ирж байна. Муухай өнөр чинь гоё өнөр байхгүй. Муухай пластикны өнөр чинь. Энэ юм өөр юм хөрх юм гэртэй юм бэ. Энэ айгуу дайчгүй юм байна. За нөгөө нэг үндсэн камер ч одоо энэ гарч ирж байна. За ингэ жоох ойртуулаа харуулъя гэж харагдах юм. За харагдчихэв. Одоо жоох эргүүлж тойрол та. Харагдчихна. Энд дээр уусаа pocket 3 гэж тийм. Тэгээд нөгөө нэг жижигхэн гараад нөгөө нэг жижигхэн холбогч гар нь болохоор шууд ийш нь ингээд залгачдаг. Тий, ингээд жоохон сундаг. Тийм юм байл ш. Тэгээ энэ доор нөгөө хөл бас залгадаг тий. Тий, батарейтай хөл залгаж болдог юм тийм. Бас нэмэлт батарей залгаж болдог. Энэ эндээ болохоор нэг юм товчлууртай байна. Энд чинь нэг юм маус гэх юм уу хэдэн тийш ингээд хөдөлдөг. Тэгээ дээрээ бас ингээд дардыг юм товчлууртай. Тэгээ нэг үндсэн камер ч угаасаа яг юм. Тэгээд энэ камер нь өөртөө нэг үндсэн 8 онцлог давуу талтай юм байлээ. Нэгтгэн болохоор 4K гарч юм байлээ. Хоёрдугаар нь болохоор 2 инч touch screen те мэдрэгч дэлгэцтэй. Тэгээд гуравдугаар нь болохоор 3 тэнхлэгт дүрс тогтворжуулагчтай юм байлээ. Дөрөвдүгээр нь болохоор давж байгаа дүрсийг бичихтэй функц нь илүү сайжирсан юм байлээ энэ камер дээр. Тэгээд тавдах нь болохоор юу юм бэ? Full pixel fast focusing гэнэ. Нэгсэндээ яг дэлгэцэн дээр гарч байгаа бүх одоо юунуудаа дүрснүүдээ айгүй хурдтай фокус чадах юм байлээ. Нэгсэндээ дүрсээ алдахгүй ингээд утас чинь жишээлбэл фокус авахтай айгүй удаад идэв шүү. Тэрийг утгах юм бол харьцангуй хурдан болсон юм байлээ. 6 дахь нь болохоор энэ мэдхгүй D-Log M 10 bit гэнэ. Энийг сайн мэдгүй нэг ийм өнгөний нэг давуу тал шиг байгаа. Тэгээд 7 дахь нь болохоор стерео recording гэж хэлээ. Нөгөө дуу дүрсийг өөртөө заавал нөгөө миг залгахгүйгээр дууг хүний ярьж байгаа хоолойг айгүй стерео дууртаар тэгээд айгүй цэвэрхэн бичнэ. Гэхдээ мигийг бол гүцэхгүй байх мэдээж тий. Тийм баг. Мэдээж угаасаа микийг гүцэхгүй байх. Энд чинь зүгээр өөр дээр угаас дагалдаж ирж байгаа стерео хүлээ авахч болохоор. Тэгээд 8 дахь нь болохоор pocket size гэнэ. Зүгээр энэ камерны size нь юм шиг байна. Тий. Одоо авч явахад авсаархан гэдэг утгаар. Авч явахад авсаархан байдлаар хийсэн альцмер юм байл та size. Тэгээд жижигвтер юм байна. За тэг үнсэн 8 юм. Тэгээд нэмэлтээр чи нөгөө юу хэлээч? Одоо нөгөө тий. Тэгээд бид гурав ч уцаараа ингээ влог бичлэгийг явж байхдаа юу яадаг гэсэн. Одоо ингээ урдаа харж байгаа зүйлээ ингээ бичээд ингээ явж тавцаараа. Тэгээ явж байхдаа гинт нөгөө өөртөлгөө харуулаад тухайн үеийнхаа нөгөө сэтгэлдээ ч юм уу нүрийнхээ урилыг ингээ гарах гад дүрстэй буулгах ихлээр заавал нөгөө нэг камера унтрааж агаад ингээ өөртөлгөө харуулж бичлэг хийх гэдэг яг ингээ өөрснийхөө царай хэрэг гарч байгааг мэдгүй өөртөө яг гой фокус таргет чадж байгаа юм уу сайн мэдгүй аюу хэцүү байдаг гэсэн. Бараг тэгж бич үзээгүй. Тэгээ энэ болохоор одоо юу гэдэг чаашаар бичлэг гэж байгаа шууд 360 градус зэрэгээр нөгөө нэг өөрийгөө бичих боломжтой. Тэгээд дэлгэцэн дээрээ бас өөрсдөө харчин. Тэр нь аюу том давуу тал. Тийм нэг хогоо хайчих юм байна. Рабиш хайчих юм. Тэгээ тэр нь аюу чухал санагдсан. За тэгээд энэ камерыг одоо хэдүүлээ асааж үзье. Ямар ч энэ 2 инч дэлгэцэн угаасаа энэ ч байна. Энэ ингээд лацсан ингээд явчих. Юмны лацах аюу гоё тий. Гоё юм тий. Би дандаа авдаг тий. За одоо цөмөрөө камер асааж үзье. Түрүүгээс ингээд асаач нэрээс. Аюу. За хэлийн English. Энийг эдгээр ингээд. За тий. Манай хөрч ирчих. Унтрахаар бол буцаална. ингээл унтраач. Nice. Мангар хурдан унтард юм биш тий. 2 секунд. Тийм билээ. Тэгээд секунд болж байгаа. Одоо ингээ асаачна. Ингээ асаангуудаа бас ингээ унтраахгүй шууд ингээ өргөлүүлж болно. Тэр. За. Тэр секундэд дуусгах юм. Nice. Тэгэл ингээ бичлэгээ чинь. No stick card гинэ.
Let's Uzi. Харж нь. Wow, I see it. Ээжийг харах уу? Вау, энэ ямар гоё. It's a Хэр харагдаж байна Камерон? Cube. Айгуу дайжгүй харж It's байна. a Cube. Аа тэгээд нөгөө юу өөрсөн лүгээ нөгөө 360 харуулах юу нэг юм шиг байна. За харъя. Яа, зөвчлээ шүү. Ямар амар юм бэ те? Энэ айгуу амар юм байлээ. Ингээд дараад ирсэн ингэ чинь. Вау. Тэр Гэтэ ингээд та хэд ойлгоороо утаснаас одоо ийшээ харахаар шал өөр харагдаж байна. Тийм байна. Утсан гэж биш чадахгүй л байна л да. Одоо энэ камер дээр нүдээр харахаар зүг зүгээр харагдаж байгаа. Энэ утсан дээр та хэд ийм сонио харагдаад байгааз. Энэ бол яг ингэж харагдахгүй байгаа шүү. За таалагдаж байна те. Эхний сэтгэл дайжгүй. хөөх юм байна. Иргэдэг нь яг ийм юм хэрэгтэйс учраас аягүй таалагдлаа. За тэгээ өнөөдрийн бяцхан анбоксинг бичлэгийг хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Оо шийдэж чи дандаа ингэж юу хардна шийдээд юу. Ол зарчаа энэ хурдтаасчихгүй. Датаа тийм л юу сүртэй юм ингээд.